ойлгомжтой үстэй. Боловсрал зээлийн сан толгой сайтай мөртлөө ар гэрийн боломж муутай хүүхдүүдийг гадаад дотоодын үнэтэй сайн сургууль тэнцчих юм бол тэрнийхэн төлбөрийн төлөөд эргээгээд улсад юм уу эсвэл хөдөлмөрлөөд ингээд буцаага төлөх зорилттой сан байхгүй. Тэгсэн чинь бүр буйны сан болгоо бүгд авцсан. Бүгдөө авцсан. Тэгээ тэр нь бүр хэвийн зүйл юм шиг алтамд ойлгуулад миний хүүхэд тэнцчээд ирсэн. Тэгээ би одоо яах байсан энэ гэх нэг балаа тайлбар тавиад төлчүүл яах вэ? Төлөхгүй бол яах вэ? энэ хуцаад чи фестам чи зүгээр хуцалгүй наад сангийн зээлээ төлөөд эргээ шалгуул. Наа чи ашиг сонирхлын зөрчил заяа. Чи сайдын зөвлөлт хийжсэн шүү тэр үедээ. Төрийн албаа ах ч гэсэн үг. Улс төрийн томилгоо гэсэн үг. Чи манай намаас зайлаарай өтөр. Угаасаа улгаач намаас орж ирсэн гэсэн. Чи зайлаарай. Ачаа мөн овшоо. Би зүгээр асуудалгүй 24 онд би чамайг юу яана? Эсрэг чиний эсрэг ажиллана. Манай намаас дахиж нэр дэвшдэг юм бол эсрэг ажиллана. Ичихгүй би ховд дээр очиж чиний эсрэг PR-ын заяа овшоо. Аччаа.